Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэн сайхан намарцгааж байна уу? Эх оронд минь алтан шаргал намар айлтан ирсэн байна. Манай телевизийн хамт олон та бүхэндээ бэлгийн зэдэг яруу найргийн зохиолын уянгийн нэвтрүүлгээ хүргэдгээ. Ингээд 9 дугаар сарын анхны маань дугаарт Төв аймгийн Баян Дэлгэр сумын угуул залуу уран бүтээлч, яруу найрагч, сэтгүүлч Ундрагийн баяр сайхан өргөдөн ирсэн. Ингээд танд энэ өчийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүчсэн өнөдөр мэнд хүргэе. Юуны өмнө бас телевизэн суугаад үзэгчтэй Ундрагийн баяр сайхан гэдэг энэ залуу уран бүтээлч, сэтгүүлч маань хаанаас ер нь хэдэн оноос эхэлж тэгэхээр уран бүтээлч гэдэг энэ уран бүтээл, яруу найраг, утга зохиол руу ер нь орох болов энэ талаас яриа хэлж бодож байна. За үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За уран зохиолын утга зохиолын талд ярихд бас ямагт сайхан байдаг л да. Яагаад тэгэхээр бас чадан оролдож байгаа болохоор бас тэр энэ уран бүтээл гэдэг энэ сайхан өгөөжтэй баясгалантай зүйлийг хийж явдаг хүмүүсийн дунд байнга хамтарч гэж ажилладаг болохоор хамт байдаг болохоор сайхан мэдээ. За миний хувьд дунд сургууль байхасаа л ер нь оролдож эхэлсэн л дээ. Яруу найр гэдэг зүйлийг тэгээд дунд сургуульд чинь хүрэл дуулга гэж наадан болдог байлаа. Сурагчдын дунд бол бараг л болорцсон шихман байдаг байсан шүү дээ. Одоо ч гэсэн тийм л байгаа. Тэгээд тэр би ч Төвийн Баян Дэлгэр сум төрөөд тэгээд Багнуур дүүрэгт дунд сургуулиуд төгссөн. Тэгэхээр Багнуур дүүргийнхаа сургуулийн хүрэл дуулга гэдэг наадамд оролцсон. Тэгээд 9 дугаар ангид 10 дугаар ангид улсын сургуулиас шалгараад тэгээд улсын хүрэл дуулгад орох тийм боломж нэгж. Тэгээд улсын хүрэл дуулгад бас шагналтай байр эзэлж. Тэгээд зохиол нийгмийн ажлын дээд сургууль гэдэг сургуульд бас хэлсэлтгүй орох. Тийм ирэхээр шагнагдсан. Энэ сургуульд за намайг бүртгүүлэхээ очиход. За мөрхөд манай захирал хүлээж аваад. Сэндвэр захирал маань хүлээж аваад. Тэгээд за мөрхөд ямар ангид орох вэ гэд. Бүгд нэг жигссэн байгаа юм л та. Жигсаасан байгаа нэрс ангиудыг. Тэгээд за би ч бол багшчулна гэж байхгүй маа. Өөрөө бодчих. За тэгээд нийгмийн ажилт нь бол бүр арай хол. За утга зохиолын ажил тийм үү нэг бол сэтгүүлч мэргэжил сонголт үлдчих юм л та. Тэгэл за сэтгүүлч ангийг л сонгоё. Сэтгүүлч гэдэг чинь бас сайхан мэргэжил гэдгийг бас зургатаар хэвлэлээр хараад л ер нь мэдчих юм чи. Тэгэл сэтгүүлч ангийг сонгож. Тэгээд сэтгүүлчийн хажуугаар энэ уран бүтээлээ яшүүлэг яруу найргаа бас орхилгүй ингэж чадъя хичээж явна. Анх сургуулаа төгсөөд телевизэд орох уу, сонинд орох уу тэр үе сошиал сайт цөөхөн байсан. Сайтгаа нэх байгааг болохоор сайтын ажлыг бас нэг сайн ойлгохгүй мэдрэгүйсэн болохоор нэх оошоогүй. Тэгээд сонин надад илүү санагддаг байлаа. Яг тэгэхээр би дунд сургуульд хөдөө байхдаа сонин их уншдаг гэсэн байхгүй. Сонин их уншин сонин яаж хэвлэдэг юм бол хизэн гараад хизэн гарчдаг юм бол би гайхдаг. Дунд баг сургуульд хагийн гэдэг байхдаа. Тэгээд дээр нь шүлэг яруу найраг их гарна. Тэрийг нэг хүн шин өгүүлэг их гарна, өгүүлэгд их хүн шин. Тийм байсан болохоор сонин надад арай илүү илхтэй санагдчих. Тэгээд ямар сонд орох вэ гэдэг бас нэг асуудал гарч ирж байгаа юм шүү дээ. Тэгэхээр тэгээд сонингуудын цэг үйд шүү дээ, тий. Би яг одоо санд юм л та. Спортын төв ордны цэг нь. Тий. Спортын төв ордны урдалд нь одоо бол байх болсон байлаа. Нэг сонингийн цэг үйд гэсэн. Тэр сонинд аюу их сонин байсан, нэлээд их сонин. Тэгээд ямар сонинд нь орох вэ гэж өөрөө бодож харж агаад тэгээд ингэж бүр ингэж игнүүлээд өрцсөн байгаа сонингууд байгаа шүү дээ. Би хамгийн тод өнгөтэй сонинд нь орондоо гэж бодоод хараад юм аа өдрийн шүдэнс нь харагдахгүй хамгийн тодор. Тэгэхээр нь за энэ сониндэрч. Тэгэл шууд дуцны дугаарыг аваад шууд яриад тэгсэн чинь анх одоо хинтэй холбогдох вэ? Тэгээд хүний нөөцийн албаны хүн байсан баха. Нэг хүнтэй олигдсон үед яг санахгүй. Тэгээ тэнцээ байдаг юугаа хэлж байна. Байршлаа хэлж байна. Эхлэлгүүрийн хойхонд толд байрладаг гэсэн. Тэгээд нэг орон сууцнд байрладаг гэсэн. Тэгээд очиод уулзсан чи харин тэр хүнтэй уулзах гэдэг зааж өгч. Тэгж манай эрхлэгч, саран гэрэлгээд эрхлэгч, сараагч намайг тосч авч. Сэтгүүлч ингэж дөнгөж ажиллаа. Төгссөн юм аа. Тэгээд танаас энд ажил хүсэлтэй гэж ирж уулзч. Сараагч сайхан хүлээж авсан. Намайг чи жоохон эвгүйхэн ааштай хүн байгаад тийм үү? Таараад тий. Чи бол сонинд анхудаа ажиллах ч байж болвол жоохон дадлажж байгаад ирээ гэж уулцсан болвол нэг бол нэг бол эвгүйхэн ажилласан бол би сонин гэдэг юм шууд хайчих гэж магтгүй л дээ. Сараагч сайн хүлээж аваад
өөдгийг чинь чи маргаашаас өнөөдөртөө ингээд гадуур мэдээсээ юм сонирнгаа авч яваад уншаад ингээд ирээ. Маргааш хүрээ тэр. Маргааш өглөө ажилдаа ингээд ороо. Тэгтээ чи дадлага чинь шүү. Дадлагаар явна. Шууд чинхлээд салмил аваа явахгүй шүү дээ. Дадлагаар явна. Тэгээ чиний байдлаас шалтгаалж ингэж яа шүү. Ажилдаа авах үгүйгээ шийднэ. Тэгтээ бол чи ингээд дадлагаар маргаашаас яваа гэсэн. Тэгээ бид яг сайхан маргаашнаас идэвхтэй гүйж юм л та сэтгүүлж. Анхны хамгийн би 2 3 мэдээгээ гаргаж байгаа. Дадлага өгтий мэдээ. Тэгээ сонин чинь хэдэн мянгаар хэвлэгдэж шүү дээ. Тэгээд гадуур сонингийн цэгүүд ингээд тараагддаг тий. Тараагддаг. Тэгээ сонингийн цэг дээр очиход өдрийн шүдэн сонин харж байгаа байхгүй. Байна. Өчтөр миний бичсэн мэдээ байна. Би өөрөө уншиж байгаа байхгүй. Бараг хүмүүст хэлмээр санагдаа. Энэ мэдээг чи би бичсэн шүү дээ. Бараг хэлмээр санагдчих. Тэгээд тэгж сонирхолтой. Тийм. Кайфтэй. Их гоё. Маргааш нь дахиад мэдээ гаргана. Дахиад л тэрийг харна. Харахгүй байхгүй. Нөгөө ажил дээр ингэж харчаад байгаа гадуур явж дахиж харамаар санагдаад байдаг. Мэдээнд яваа гэдэг намайг мэдээндээ болж яхад би сонирхгийн зөвлөө хамгийн дөрвөлжгүйч мэдээгээ харчаад өөр тэгээд хэвлэлийн хурал ч юм уу ямар нэг мэдээлэл ингэж явсан. Гэх мэтлээ. Сэтгүүл салбарын тухай тийм. Уран бүтээлийн хувьд бол зүүн сургуулиас эхэлсэн л мэн л энэ байгаа юм л да. Анхны ер нь бичсэн шүлэг ямар шүлэг вэ? Анхны ингээд ой тоонд ойрхон байдаг тийм ээ. Тий. Анхных жахаад хөдөө өссөн болохоор морь молны тухай гал түүсний морьны тухай л бичсэн л дээ. Тэгээд анхны юм бүхэн сайхан мэддэг бол анхны тухай юм ярих гэж л тийм ээ. Тэгэхээр анхны бас шагналын тухай ярих тийм ээ. Бурхан багшийн дүүс өдөр гэж болдог шүү дээ. Дүүс өдөр. Дүүс өдрөөр бурхан багшийн тухай нэг шүлэг хичээд. Нэг багнууртаа. Тэгээ 3 дугаар ярьж авч орд байрт шалгарч хүрэл медаль авч ирсэн. Тийм анхны юм маань зүйл маань. Тэр одоо миний ингрийг мелас нь тохиолдол төрөлдөө 8 дугаар ангид авч ирсэн. Тийм бэ. Уран бүтээлч хүмүүс ер нь өөрийн өнгө араншин, өөрийн өнгө төрөг, сэтгэлийн дотоод юм илрэл мөн өөрийн гэсэн юм ханддаг мэдрэмжтэй байдаг. Намрыг ер нь та юу гэж боддог вэ? Намрын үлрэл эхэлж эхлээ. Яг нь миний бодлоор бол намар бол жоохон тийм өө тургунхтай ч юм уу. Ганц нэг навч систем ээ. Гадаа хөл төглөрөөд хаврын нэг хөөсгөлсөн өдрүүд энэ нэг юм бичээд юм уншаад сумаарч юм шиг тийм одоо үе байдаг ш тийм ээ. Таны хүмүүс намрыг юу гэж боддог вэ? Энэ улирлын хооронд, улирлаас улирлын хооронд ер нь таны сэтгэл зүрх ямар одоо зүйлийг илүү мэдэрдэг вэ? Тий. Намар миний дуртай хамгийн дуртай улирлын нэг бол улирал бол намар юм. Би намрын тухай шүлэг нэлээх бичсэн. Намартай би ер нь их олон дурсамжтайгаар дурсамжаар холбоотой. Тийм болохоор намарт би ер нь чин сэтгэлээс хайртай байдаг. Намар надад гонигч өгдөг, баяр баясгаланч өгдөг. Уран бүтээл харилцаад илүү их өгдөг. Тэгэхээр цаагаар бас намар нь надад тийм би намар бас надад хайртай байдаг баг. Жишээ дотор боддгийг. Тийм. Тэгэхээр ер нь бол намарч бас халуунч шүтэнч байсан. Биш бас нэг л тиймэрхүү байдаг штеп. Хүнд бас нэг бодол төрүүлмээр тийм нэг цаг л байгаад итгэл да. Бас саяхан би нэг Монголын үндэсний олон нийтийн хараадууд намрын тухай нэг өвөл өгч өгсөн. Бичиж уншуулсан. Тэгээд 10 дугаар явсан л да намрын тухай. Дурсан ч юм. Тэгэхээр яг хүний сэтгэлд ингээд ойр байдаг зүйлийн тухай хүн бичихээр илүү гоё, арай уран байж байдаг баг. Тэгэхээр тэрийг бас би тэндэх тоож байгаа юм гайгүй болцсон болов уу гэж. Тэгвэл үзэгчтэй зориулаад бас энэ сайхан намрын өдөр сайхан шүлгээсээ урамтлахад дэжсэн. Таамагч байсан болохгүй. За тэгье. За намар оройн бодол гэдэг шүлэг хэлээ да. Нуурын шууд зэгсэн торж ганганаад нуруулсан бухлын дэргэд шаазгай сууч шахраад моддын нүчс хаяахан салхи хөлгөлөн дэвээд мордын төвөргөө улам чанга сонсогдоод намрын улирлаа гэж ийм л байдаг да. Ээжийн өргсөн сүү уй бороо болж хувраад аймагдан туссан наран дэндүү алсуур гэрэлтээд хойдайлын хчимд өмсгүй хизээрхэн мэддэхгүй алга болоод хойноос нь гүймэрч юм шиг сэтгэл огшоод намрын улирлаа гэж ийм л байдаг да. Аавын хурааж ирж байгаа адуу Монгол өчг шиг зурааж үзэгдээд ааруул дэвтэсэн аягны амсар дээр
Ялаа ганц нэгээр суугаад унган барих гэж ярсан би. Чөдөр ногт мөрлжгүйгээд унцтай цайгаа усангүй гэж ээж араас сандраад намрын үлрлээ гэж ийм л байдаг да. Өвсний толгой урдынхаас илүү нахилзаад өвгөн болсон аав минь дээлэн шуухай байгаад хужиртай талын нууранд малун даалж тогтохгүй хөөсгнөр салхины үзүүрээс борооны тусал мэдрэгдээд намрын үлрлээ гэж ийм л байдаг да. Хүртэй ариг уруул чимчгнүүлж толгойд гараад хөөрхөн борлогыг чадахгүй ч гэсэн аялмаар санагдаад нарийн дэлтхээрээ унаж уурган барьж мартахоор найранд очиж агсан давмаар шимших хангалзаад намрын үлрлээ гэж ийм л байдаг да гэд нэг 2013 оны 9 сарын 30-нд бичсэн шүлэг нэ. Тийм 9 сарын 30 яг л өдийт маягийн. Тийм. Ер нь баян дэлгэрээ намар баян сайхан биз? Сайхан байдаг. Баян дэлгэр рүү ер нь хотоос тонгооход ер нь урдталд сайхан тал байдаг. Зэвсээсэн тал байдаг. Тэгээ шаргалтаал. Яг л нэг ээжийн нэг уралж байгаа дутуу харагдсан нэг хүрм шиг тийм нэг сайхан хөвлөрөөд ингээ байж идэг л да. Яруу найрагчд за тэгээ зохиолчд, уран бүтээлчд, сэтгүүлчдийн хөрөж байгаа тойрол бол Монголынхаа одоо Монгол улсынхаа оюуны их том дархлаа юм болов уу гэж боддیں۔ Энэ том одоо дархлаа бий болгоод аваа явж байгаа хүмүүс ерөөхдөө бас өөр өөрийн уран бүтээлийн өнгөс нөрөөдөг. Таны хувьд бас яг шүлэг бичиж байгаа энэ төрөл жанрын хувьд яг одоо ямар жанрыг барьж бичдэг вэ? Яг тийм одоо барьсан жанр байдаг уу? Нэг үл зүгээр л өөртөө орж ирснийг аль сэдвээс бичих болон бичдэг үү тийм ээ? Монголч нэг модернист, реалист гээл олон одоо урсгал орж ирээд байгаа шүү тийм ээ. Нэл олон ийзмүүд байж байна тийм. Бас энэ урсгалуудын тал дээр явсан юм. Би өөрөө уламж талыг залуу хүн болохоор шүү тийм ээ. Тий. Уламж талыг барьдаг л да. Бас уламжлалаа мартуулаас болохгүй шүү дээ. Манай сургуульд багшилдаг байсан ардын уран зохиол Солонгой сэтгэлтэн шагдрын дулмаа багш бас та бүхэн уламжлалаа бас хийж болохгүй шүү гэж бид нар цагтвэл байлаа л да. Тэгэхдээ би багшийн бас заавал хийснээр явж байгаа юм шиг миний бас нэг хүртээмж байна. Тийм ээ. Оюу ухааны хүртээмж байна. Өөрөө уламжлалаараа л юм хичээдэг. Тэгээд бас юм түрүүнээс ярьсандаа хөдөөссөн болохоор гал хөдөөссөн хүмүүний бас нэг шүлэг нь арай өөр монгол маягтай байдаг баг гэж ойлгож байгаа шүү дээ. Миний шүлгүүд бас монгол ханхалдаг болоо л гэж ганц нэг хүнээс л сонссон л да монгол ханхалт юм шүү. Монголын хэм маяг л байна да гэж. Тэрээс бас модернизм болохгүй бол бас нэг хэлбэртэй бас нэг арай өөр болгоод байгаа хүмүүс байна. Яг тэрийг нэг үзэхээр модернизм ч юм уу гэхээр бас биш юм. Тэгээд реализм юм уу гэхээр бас биш. Голоор нь гусаатай юм л да. Тэгэхээр чи бас нэг модернизм юм бол тулсан л хийхгүй бол хоёр орнд биш шүү дээ тийм ээ. Тэр нэг зүгээр нэг имплэл ачиж байгаа байхгүй. Тэгэхээр би бас модернизмаар бичгээд оролцсон би бас чадахгүй юм билээ л дээ. Бас өмнө өөрөө байх. Тэгэхээр нэг тэгээд ч миний одоо байдал миний оюун ухааны бас хүртээмж нь тийм юм. Боломжлол юм. Өнөөдөр эх орон телевизийн бидний сэдвээр залуу хүн орж байгаас бас дурж асан бороо. Эх орон гэж ер нь таны хувьд юу вэ? Сүүлийн залуучуудад ер нь эх орон тэгээд энэ олон асуултыг тамир байд юм л та. Ер нь эх орон гэж юу юм? Бусдыгаа хүндлэх, ахас дээдсээ хүндлэл гэж юу юм? Тэр Монгол ардын нэг том философи олон байгаа шүү тийм ээ. Одоо бидний дээд үеийнхэн алтан үеийнхэн бол мэдээж тэр агуу зүйлийг бол аваад яваад бидэнд өвлөөлөг өчгсөн. Одоо яг ингээ залуучууд бид нар цаашаа яаж авч явах вэ? Энэ талаар бас нэг бодлоо. Хөрөнгө би өвсний үндснээс тэнгэр төв үйл хүртэл тэр орон зайг л одоо их орон батж байна гэж хөвд ойлгодгийг. Их оронч байна, их оронч үзэлтэй байна гэд хэдэл өмсөөл Монгол гэр тэмдэрх нь гол нь шилдэ. Сэтгэлдээ их орныгоо яаж харилж байна вэ? Их оронтойгоо яаж харьцаж байна вэ? Гэдэг чинь бас өөр юм байна. Тэгэхээр хүн хүний л өөр бодлол өөр л дөө. Тэгэхээр чин сэтгэлээсээ л их оронтойгоо байгаллыг тэгээ зөв харьцах. Одоо намайг ч баг байхад дийдгээс булганы ихэн дээр сүү гутгцсан шанагаар ус авчлахгүй. Цагаан идэтэй саваар усыг утгаж болохгүй. Тэгэх юм бол бохирдож байдаг, ширэгдэг
гэж бас манай хөвгчүүд маань манай аав ээж маань ярьдаг байсан л тэр бодол тэр үг нь одоо хүртэл надад хадгалаастай байдیں۔ Одоо дунцруу хөвгүүд өгтөөд ч тэрийг мэдхгүй хамаагүй юм хийж байна л. Тэгэхээр бас их орн байгаль хэлхийгээ бас хайрлах нь яаж хайрлахаа бас учраас мэдэхгүй байх шүү тийм ээ. Тэгэхээр энэ дээр үе өвчүүдийнхаа тэр хэлжсэн үгийг бас дахин санамаарч юм шиг энэ сургалтын сэтгэмд бас оруулмаарч юм шиг тийм л юм. Философик гэдэг юм шиг тийм ээ. Санагдаад байна. Тэр зөв тэтсэн үг, ардын үг ерөөсөө бүгдийг нэг сонсохоор ерөөсөө тэр чигээрээ философи, тэр чигээрээ л одоо ер нь ухаанд хэлсэн, тэр чигээрээ л байгаль этгээгээ хайрлах гэсэн тийм асар том нууц зүйл давхар явдаг шүү тийм ээ. Анхны ном ер нь хизээ гарч байна. За анхны ном тэрийн ширээн дээр бол энэ яруу найргийн хоёр дахь ном уу? Тий. Энэ анхны ном 2009 онд оюутан байхдаа л оюутан байх шүлгүүдээ гаргая да гэж утсан. Тэр маань оюутан байхдаа ингэж өчөж вэ гэдгийг л би дурсах гэж л гаргасан юм л да. Энэ маань болохоор хоёр дахь ном. Тий, энэ хоёр яруу найргийн хувьд болохоор хоёр дахь юм. Хамгийн түрүүнд бодолтой дурлна гэдэг. Энэ одоо хэдхэн хоногийн өмнө хэвлэгдсэн. Тэгээд нээлттэй 9-р сарын 15-нд Чинван хамтарч өргөнд хийн. Тэгээд би арай өөр маягаар хийхийг хичээсэн. Зорж байгаа юм. Тэгээд миний шүлгэнд бас цэнгүүн жоо гэдэг зураг зурсан байгаа. Шүлгэнд миний 16-нд тэгээд уран тэр ахыг уран зургийнхаа үзэсгэлэнтэй би энэ болохоор номынхаа нээлттэй ингэж хамтарч ингэж хоёулаа хамтарсан бүтээл гаргая. Арай өөр маягаар хийя гэж эвдэх маягаар. Тэгээс нэгийн хэвэн бас ингээл яваа тань л та тийм ээ. Нөхөө номыг манаас аймгийн алдарт уяач цагдаагийн хурандаа аяр заны Эрдэнэ хоёр гэж унаах ураах эвэн тэтгэж байгаа. Мөн хүч чуулгад компани захирал Эрдэнэ Бацаяа гэдэг манай найз бас энэ хоёр хамтарч ингэж эвэн тэтгэж байгаа. Ол цагчдад хизээч өгөхгүй гэд шүлэг байна. Аавынхаа зүсэлж өгсөн адуун сүргийг би аяны хүнд хизээч зарахгүй. Алтан туурайтай тэр хүлгүүдэд амин хэмэрн орчиж байж мэдэн шүү дээ. Эцгийнхээ өвлүүлсэн хашхөөргийг би эрлийн хүнд яасан ч хөдөлдөхгүй. Эрхлэхтэй мэдэрдэг тэр сайхан энгэрийнхэн үнэр төөрчч мэдэн шүү дээ. Өвгдийнхөө загсан ариун сургаалыг би өртсөндөө үргэлж санаж явнаа. Зүдрэх цагт тус болж чадах зүрхнийх нь үг бүлээнээрэн байна. Ааваасаа өвлсөн адуун сүрэг, атганд минь хөлөрсөн бүлээн чулуу, амьдрал дэвжээх үнэтэй үг, амиан өргөх их орноо олцхайгчдад хизээч өгөхгүй гэд имэршил өгж байна. Тэгээ энийг нэг хөгжмөн зохиолчсон сонсчоод наадхыгаа чи жоох эвдэх юм бол дууглах юм байна гэсэн. Одоо би нэг эвддэг юм яа гэм бэ ихээрээ байж идэх ч юм уу гэж бодчих шүү дээ. Дуу гэснээс бас дууны уран бүтээл дээр бас одоо энэ шинэ залуу гарч ирж байгаа залуу уран бүтээлчдээс нэлээд илүү ажиллаад байгаа юм санагдаж шүү дээ. Олон уран бүтээл бас гарч байна. Хүн CD бас гаргасан байгаа уран бүтээлээ тийм ээ. Яг одоо таны үеийн уран бүтээлчд одоо одоо уран бүтээлд төрөж байгаа олон залуучууд, үжигс олон залуучууд байна. Жишээлбэл одоо манай оролцоод Менжин сайхан тийм ээ. Наран болд за тэгэл олон хүн биш үү тийм. Тийм бичиж байгаа хүмүүс байна. Тэр дундаас бас яг өөрийн одоо уран бүтээлээр дуу гаргаад яг үеийнхнүүдээс гаргасан хүмүүс ховорхон багч бодож байна. Тэгэхээр бас дууны одоо энэ уран бүтээл хичнээн ер нь дуутай вэ? Анхны дуу бас ямар дуу үзэгчдэд хүрчээ тийм ээ, сонсогч хүрчээ. Энэ талаар бас за дууны уран бүтээлийн үед оюутан байхаас л хэлсэн л дээ. Оюутан одоо ч 10 жил болсон шүү дээ тий. 13 жил болчихсон. Тэгэхээр анхны уран бүтээл дууны уран бүтээл сэтгэлийн хийгээд дуу байлаа. Байгаа буймөх тухайд буяа ч одоо сүс оюутан байсан. Тэгээд дуулаж ангой үед буяа тэр анхны хамтарч одоо аяын Эрдэнэт гэдэг одоо буржгар Эрдэнэтлэг юм да. Хүсгэлийн тэр ах аяын хийж тэгээд Айдан студид бичүүлж анхны дуу маань гэж гарч байлаа. Хамгийн сүүлд ямар уран бүтээл байж? Хамгийн сүүлд саяхан хэдхэн хоногийн өмнө намсраа байхтай. Намсраа нор байхтай. Тий. Дурж очиг намсраа нор байхтай. Хүсэл гээд
дуу хийсэн. Клипний зураг авалт энэ 7 хоногт хийгдээд ингэ дуусах. Аяар дөрлөг Дэмбэрлийн дөрлөг хөгжмөс эхэлж байгаа. Хийсэн байна. Тэрний хайрын тухай. Хайрын тухай. Юм тий. Тэрний өмнөхөн төр мантахтай бас хамтарч урамтай хийлээ. Болзоо гэдэг бас л хайрын тухай. Бас мөр зөртэй их. Дуучин төр мантах тий. Тий. Эрдэнэ сүргийн төр мантах. Тэгээд бас аяын дөрлөг ахал хийсэн. Тэгээд зураг авалт нь клипний зураг авалт ирэх 7 хоногс эхэлнэ. Хөдөө авнаа гэж төр өөр сонгоцсон байж байгаа. Надад клип хийх хүмүүс ч гэсэн бэлэн байж байгаа. Хөдөө нэг тийш яваа шүүл гэж ярьсан шүү дээ. Урам төлийн олзомог ариунтай сайхан байгаа юм байна. Эх орон телевизийн урам одоо бэлгийн цэцгийн төрөгт орж байгаа бүх сайхан одоо урам төшдөрөө тухайн үед эх орон телевиз дээрээ энэхүү нэвтрүүлэгт оролцож байх үед бас нэг төрсөн урам бүтээлийнхэн тэр дээжээс бас энэхүү одоо дэвтэр дээр үлдээж авдаг юм. Энэ хожим нь бас эх орон телевизийн хамт олон уран бүтээлчд бэлгийн цэцгийн төрөгт оролцсон бүх сайхан бэрхэн уран бүтээлчдийнхаа одоо намтартай өөрийнх нь одоо бичсэн тойрсон энэ одоо бүтээлээр ном гаргах юм байна. Тэгээд та бас энэ дээр өөрийнхөө одоо уран бүтээлийн дээжээс бичнэ үү гэж хэлмээр дугуйланд оюутан багтаа их сууж байсан баг. 5 минутанд бол хшүүлэх олон бичсэн байх юм байна. За бас шинэ дөнгөж сая шинэ гэсэн одоо шинэ формтэлсээс үзэж олондоо хөө. За дөрмөрт хэлээ дээ. Чиний харс дэндүү гунигтай байх чинь арай намарт дурлчихсан юм биш байгаа. Миний сэтгэл чамааг нэхэд байх чинь намайг арай санаж байгаа юм биш байгаа. Гэт нэг нэгсэн л юм бичлээ дээ тийм. Бэлгийн цэцэг нэвтрүүлгийн энэ дараагийн дугаараас энэ түрээд өндөрлөж байна. Манай дараагийн дугаарт Түвэн баян дэлгэр сумын уул яруу найрагч сэтгүүлч Ундрагийн баяр сайхан гэмээр эгэлдсэн сайхан залуу оролцлоо. Ингээд цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсье. Тэгээд яруу найрагч хүн бол ямагт одоо зүрх сэтгэлний шатаж уран бүтээлээ буцаж явдаг. Тэгээд таны их одоо ажил үйлс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ч гэсэн амжилт хүсье. Үзэгчдээ бас улам өдөө байх болтугай. Үзэгчдээ эх орон телевизийн бэлгийн цэцэг нэвтрүүлгийн 9 дугаар сарын анхны дугаар та бүхэндээ хүрлээ. Ингээд дугаарыг маань хомирт мөрөлсөн уран бүтээлч баяр сайхандаа бас цаашдынх нь уран бүтээлд өндрөөс өндөр одоо амжилтыг хүсэн өрөөё. Үзэгч таны ч гэсэн ажилд амжилт хүсье. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.